Энэ амнаатаа бууруулж байгаа шалтгаан нь одоо хөрөнгө оруулалт татах юм аа. Тэгэхгүй бол бусад төслүүд нь ашиггүй байна гэдэг шүү дээ, тийм үү? За тэгвэл бүгдээрээ тоо харж үндэслэлтэй ярина. 5 жилийн өмнө зэсийн үн $8,000 тийм $8,500 байхад харин одоо жишээлбэл амнаат өндөр байсан. Өнөөдөр тэрнээс чинь хойш өнөөдөр зэсийн үн хийдэг $14,000 хүрчээд байна шүү дээ. $14,000 гэдэг чинь амнаатыг бараг 20, 30%, 40% өсгсөнтэй адилхан хэмжээний үнийн өсөлт дэлхийн зах зээл дээр явцсан байхгүй юу? За би шууд хэлье. Онтрэ тий. Одоо онтрэ би онтрэ дээр яриад байгаа шүү дээ. Онтрэгийн хөрөнгө оруулалтын гэрээ хилцэж байгаа энэ үед бид нэр онтрэд хамаарх амнаатыг яагаад бууруулах гэдэг юм тий? Энэ бол лавл Монгол улсын эрх ашиг биш шүү. Онтрэ өнөөдөр эн чинь бүгд нээлттэй мэдээлэл. Онтрэгийн тэзүүгээр 1 тонныг $3,000 олболох өртөгтэй байхгүй юу? Бүх зардлаа оруулаад хөрөнгө оруулалтын зардлаа оруулаад $3,000 1 тонныг. Гэтэл үн хэд вэ? $14,000 байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр $9,000 чинь нэгсэндөө энэ чинь компани ашиг болж байгаа шүү дээ. За одоо бусад төсөл ярьж байгаа бол ярий. Харамгтаа төсөл байна. Харамгтаагийн тэзүүг харлаа. Харамгтаа төсөл 1 тонныг бүх all in sustaining cost гэж ярьдаг. Буюу одоо манай уулгын салбар дээр энэ бол бүх зардлыг 1 тонн аваачих долларын үн ихгүй зардал гэсэн үг. Нийт зардал нь. Харамгтаа төсөл энэ нийт зардал нь 1 тоннд оногдох зардал нь бол $4,100. $4,100 1 тоннд оногдох. Тэгэхээр үн хэд байгаа вэ? 14,000 байна. Тэгэхээр энэ дээр бид нэр амнаад 10%, 5%-аар ингээд буурснаас болоод хөрөнгө оруулалт татна гэдэг шиг ийм үлгэр одоо 5 жилийн өмнө ярьж байсан бол одоо яриад одоо энэ итгэж болохгүй байхгүй. Одоо яг үнийг хэлэхэд хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй байгаа нь амнаатаа ерөөсөө биш. Бидний улс төрийн тогтворгүй байдал, бидний байж байгаа царай, бидний энэ албан тушаалаас болоод улс төрөө өөрөө тогтворгүй байж байгаа чинь үндсэн хөрөнгө оруулагчдыг үргэж байгаа шалтгаан болгоос биш. Тэр нэг зэсийн амнаат өнөөдөр амнаатаас болоод оруулж ирэхгүй үгүй шүү. За бидний хамгийн тод жишээ авдаг Чили байна. Дэлхийн одоо зэсийн зах зээлийн 30%-ийг дангаараа үйлдвэрлэдэг хамгийн том тоглогч. Зэсийн үнийг тодорхойлогч тоглогч те. Зэсийн амнаатаа Чили сая 2-3 жилийн өмнө улс төржилж байгаад эдгээр үн өсгөөс өмнө сайжруулж авсан байхгүй юу? Үнийн өсөлтийг гараад ирэхэд тэрийг нь төрн хамтдаа үнийн өсөлтөд хуваалцаад гэдэг байхгүй юу? Тэрнээс биш үнийн өсөлт гараад байхад та нар бүгдээ бид нар эндээс юу ч авахгүй гэдэг улс дэлхий дээр байхгүй байхгүй юу? Дэлхий дээр байхгүй юмыг бид нэр гадаадын хөрөнгө оруулагч үргэж байгаа нэрээр ингэж өөрсдөө хуурж болохгүй шүү дээ. Тэ? За Чилийн амнаатыг одоо Монголынхтой харьцуулахаар ойролцоогоор 8-26% байхгүй юу? Чили юун дээр илүү одоо анхаарсан бэ гэхээр ашиг дээрээс нь үндэслээд амнаатынхаа нэмэгдэл хуулийг тооцдог ийм одоо зохицуулалт руу орж ирсэн байна. Өнөөдөр Монголын төслүүд ашиг төслүүд байна уу? Ашиг өгч амжаагүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр бид нар ашигаас биш орлогоос авах нь тий, орлого дээрээс авах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр Монгол улсад явж байгаа амнаатыг яг ингээд бид нар ойлгоод авах хэрэгтэй. Үндсэн одоо амнаат буюу 5% байна, тийм үү? Энийг бид нар оюу толгой дээр өгсөн тий 5%. Оюу толгой дээр нэгсэндээ бид нар үндсэн амнаатаа авъя. Одоо дэлхий дээр гарч байгаа үнийн өсөлтөөс бид нар юу ч авахгүй гэсэн гэрэл хийсэн байхгүй юу? Дэлхий дээр үнийн одоо зэсийн үн хадаад идэг. Бид нар тэндээс юу ч олж долоохгүй байгаа замнаа. Энэ оюу толгой дээр хийсэн гэрээ байхгүй юу? Өсөлтийг нь бүгдийг та нар ав. Бид нар зүгээр үндсэн 5% л авъя гэдэг. Одоо явж байгаа амнаад болохоор одоо Эрдэнэт эднэр төлж байгаа. Тэр үндсэн 5% дээр нэмхэн үнийн өсөлтөөс хамаарч тий 11-ээс 15% байсан байхгүй юу? Тэрийг одоо 1-ээс 5% болж зөвхөн 3 дахин биш шүү. 10-аас 3 дахин бууруулж орж иж байгаа хэлбэр байхгүй юу? Монгол улсын орлого тий тоногстой засгийн газрын төсвийн орлого 2 зүйлээс шалтгаалдаг шүү. Нүүрс зэстэйгээ бид нэр ингээд дураараа тоглоод хэлэх юм бол Монгол улсын орлого ч байхгүй шүү. Энэ бол тэгж нэг амархан тоглоод өөрчилждэг зүйл биш. Энэ бол одоо Монголын баялагын сангаас явж байгаа хулгай гэж харж болох байхгүй. Ягаад гэвэл энэ амнаатын чинь 65% нь баялагын сан руу ордог байхгүй юу? Баялагын сан руу ордог. Тэгэхээр ард түмэндээ баялагын сангаар очих, төсөв рүү очих энэ боломжит мөнгийг бид нэр яах юм? Дэлхийн үн өсөд байгаад бид нар ерөөсөө эндээс хүртээд дэмий. Тэ? Бид нар эндээс юу ч авахгүй гэж ийм хандлагатай юм орж ирж болохгүй шүү дээ. Хиний нөлөөнд автаад яг ийм шийдвэр гаргах. Харин тэгэхээр онтрын гэрээ явж байхад яагаад онтрыгаас авах амнаат дээр те ингэж 3 дахин буруулж орж ирж байгаа. Энийг тэг онтрын лобби гэхэд өөр хиний лобби гэж ойлгохгүй те. Онтр гэдэг нь онтрыг чинь 80% оюутлогоо эзэмшдэг гэж өөрсдөө хэлээд байна шүү дээ. Тэгэхээр оюу толгой шүү дээ. Энэ лоббиг гинт гараад ирсэн биш үү? Энд чинь олон жил яригдаж явж байгаад өнөөдөр орж ирж байгаа байхгүй юу? Ойлгосон байна гэдэг. Буруу ойлгосон те. Би тэгээ буруу ойлгоод ийм ноцтой мэдээлэл хийх үү те. Уучлаарай. Тийм уулуурхайн салбарт би дид сайдаар ажиллаж байсан уулуурхайн салбарт
Тэ Америкийн Сидней, Австралид ажиллаж байсан тэ энийг буруу ойлгож ирнэ гэж байхгүй. Дэлхийн жишээтэйгээ харьцуулдаг. Тэгэхээр би хэлээд байгаа. Чадны бол жишийн үн түүхэн хэмжээнд төсөж явах амнаатаа бууруулсан нэг жишээ болоод ирэл гэж байгаа байхгүй юу? Чи одоо тийм улс орныг маш ихээр хохиросон зүйл шүү. Тэр чинь хэдэн тэрбум доллар, хэдэн их найд бидний алдагдсан боломж дахиад яригдах юм явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм шүү дээ. Ийм болохгүй шүү дээ. Тэгээд энэ дундуур нь. Тэгээд дээрэс нь аваачаад нөгөө эрдэнэт үйлдвэрийг ганцаарнгийн өндөр амнааттай үлдээн бусдуулд нь болохоор одоо нөгөө 3 дахин буурсан амнаат үйлчилнэ гэдэг ийм хуулийн хулгай дундуур нь авчирч чинь болохгүй үстэй тийм. Тэгэхээр ийм хуулиа татчих хэрэгтэй. Энийг нь хэлцэг хэсгийн шийдвэртэйг энэ хуулиа татаж аваад үндсээр нь өөрчлөөд энэ амнаатаа өөрчлөөд нэгдүгээр. Хоёрдугаар онтрыг нь гэрээгээ эхлээд хийчээд дараа нь амнаатаа өөрчлөлт болгоо. Бүгдээрээ яригдчих.